Сайн байна уу? Анх удаа сонгуульд саналаа өгч төрийн эрх барих хариуцлагатай үүргээ хэрэгжүүлэх гэж байгаа эрхэм дүү чамд захидал нээх өдрийн мэндийг дэвшүүлье. Дүү мөн чи том хүн болжээ. Яагад гэвэл төрийн эрхийг барилцаж сонгуульд саналаа өгөх гэж байна. Анхны сонгуул чинь Монгол төрийн тэргүүнээ сонгох сонгуул таарч байгаа нь жирийн нэг тохиолдлын хэрэг бишээ. Өдгөө Монгол орон түүхийнхээ амаргүй хүнд нөхцөлд ирээд байна. Улсын өрд хожид байгаагүй хэмжээнд төрж яг өнөөдөр нэг хүнд 12 сая 500 мянган төгрөг оногдож байна. Монгол хүмүүр үхтэй ийм өрүүлдэж төрөхдөө ийм өр өвлөн авч байна. Газар нутгийн 3/1-ийг лицензээр дамжин харийнхны мэдэлд очсон. Энэ бүхнийг хянах үүрэгтэй төр нь эзэнгүүдэж хулгайч офшорчдын үүр уурхай болсон. Довчхондоо Монгол орших эс оршихын зааг ирмэгт тулаад байна. Энэ бүхэн Монголын иргэн бүхэнд хамаатай. Тэр тусмаа ирээдүйн болсон дүү чамд бүрч их хамаатай. Энэ удаа Монголд аль нам ялах нь огтхон ч чухал бишээ. Монгол ялах эсхийг шийдэх сонгуул болох гэж байна. Эрхэм дүү энэ бүхнийг сэрэг оюундаа тунгаан байж анхны ихээхэн утга учиртай сонгуульдаа оролцоорой. Энэ жил насанд хүрч анх удаа сонгуульд саналаа өгч байгаа 250 мянга орчим Монгол залуус та бүхэн их орныхоо хувь заяаг шийднэ. Дүү минь чиний сонголт мөнх тэнгэрийн таалалд оршуулдаг. Тулга хаасан.